Сайн байцгаана уу? Ингүүн байна. За би одоо та бүхэндээ өөрийнхөө амьдралдаа учирсан хамгийн гоё 10 дууг танилцуулах болно. За энд болохоор одоо нэгт танилцуулж байгаа нэг учиртай. Яагаад вэ гэвэл намайг бүр гизэн тахад яг аав энэ дууг амар их сонсдог байсан. Тэгээд би төрснийхаа дараа энэ дууг яг хамгийн анх аялжсэн бэлээ. Тэгэхээр энэ бол миний амьдралын бүр хамгийн анхны сонсч исэн бүр гизэнтэй хахтаа сонсч исэн тийм дуу байгаа. Тэгээд ирээдүйд бүр том болсон бахтаа сонссон ч гэсэн нэг юм аян мэддэг тийм сонин дотн гоё мэдрэмж төрүүлдэг дуу. Отвон Ингүүна гэдгийг яг Ингүүнэ гэж байгаа юм шиг сонсогддог. Тэгээд надад Ингүүн гэдэг нэр ер нь л энэ дуунаас санаа авч өгсөн гэсэн үг. Esa cara que me obliga a mirarla de rodillas. За энэ бол Bruno Mars-ийн Easily гэдэг дуу. Тэгээ энэ дууг би яаж тийм бүүмэд YouTube ухаж байгаа л анх олчихсон. Тэгээд олсон цагаасаа хойш ер нь бол 3 дахь жилдээ сонсож байна. Тэгээд ерөөсөө уйдахгүй. Тэгээд аюу тийм гоё тайвшрлыг өгдөг. Ер нь бол энэ дууг машин давж байхдаа орой сонсоод үзүүлэх гоё. Call it quits, call it destiny. Just because it won't come easily. Арам Хичтүряны Адажа гэдэг аялах уу. Тэгээд энийг зохиол гэж хэлнэ. Хийл дээр болохоор удаан дууны шалгалтын дээр би тоглож байсан. Яг энэ зохиолоос хойш ерөөхдөө яг Хичтүряны зохиолуудад маш их дуртай болсон. Тэгээд Хичтүрян маань өөрөө болохоор Армени хөгжмийн зохиолч байгаа. Тэгээд ерөөхдөө яг ингээд бусад зохиолуудын сонсохоор одоо нотны дараал гэдэг юм уу бүтцээрээ яриад тийм онцгой жоохон орчин үеилэг тэгээд ойлгох гэж жоохон төвхтэй. Тэгээд тэрүүгээрээ ч тэр юм уу манай багш яг энэ зохиолыг өгөхдөө ерөөхдөө айгу хүн зохиол гэж хэлжсэн байхгүй. Гэхдээ яг энэ шалгалтан дээр хамгийн ер нь багш намд магтуулаад тэгээд хамгийн сайн тоглож байсан зохиол. За энэ болохоор миний хувьд бүр айгүй үнцэнтэй байгаа. Яагаад вэ гэвэл би ямар нэг юм том арга хэмжээнд очиж оролцох ч юм уу ямар нэгэн тийм одоо том хэмжээний юмд очиж оролцохын өмнө энийг бүр байнга сонсдог. Ер нь л барыг машинд орж ирэх болгоно нэг удаа сонсцсон байдаг. Тэгээд Just the Two of Us гэдэг байгаа. Just the two of us. We can make it if we try. За дараагийн дуу бол Дэвид Боуигийн дуу байгаа. Энэ дууг бол 10 дуу гэхэд бараг хамгийн түрүүний талбайд орж ирсэн дуу. Тэгээ Life on Mars гэдэг дуу байгаа. Дэвид Боуи болохоор ерөнхийдөө миний амьдралд яг жоохон байхаас ахуулаад юу тийм гоё мэдрэмж төрүүлдэг хүн байсан. Дуунуудын хувьд ч гэсэн одоо хүмүүст аягүй урам зориг өгсөн. Тэгээд үзэл бодлын хувьд ч гэсэн ер нь аягүй мундаг философитой хүн. Тэгээд бас жүжигчин дуугаа өөрөө зохиодог. Тэгээд энэ дууг ч гэсэн өөрөө зохиожсон. Тэгээд Боуигийн дуунаас Life on Mars бол миний хувьд хамгийн the favorite дуу. За энэ бол Queen-ийн дуу байгаа. Love of My Life ерөөдөө яг сүүлийн үед айгүй тренд болсон. Уг нь бол тэрнээс өмнө би сонсдог гэсэн байхгүй юу? Тэгээд сүүлд яг Bohemian Rhapsody-г үзснээсээ хойш бүр их сонссон. Тэгээд яад чи яг утга санааны хувьд ерөөдөө жоохон гонигтай ч гэсэн ингээд хүн айгүй тийм тайшруулсан аялгаутай. Тэгээд Queen-ийн хувьд болохоор бусад дуунууд нь ерөөдөө надад айгүй таалагддаг. Love of My Life-ыг сонсохоор яг уянгийн дууч гэсэн ерөөдөө сүүлийн үеийн дуу штэ. Гэхдээ яг хөгжмийн сонсохоор ингээд дээр үеийн одоо барокко үеийн стилээр төгөлдрөөр нь тоглогдсон. Тэгээд тэр нь надад айгүй гоё санагддаг. Яагаад вэ гэвэл бидний мэргэжлийн шалгалтандаа тоглодог зохиолуудтай тийм төстэй. Тэгээд санагддаг байгаа. Би ерөөхдөө рок сонсдог. Гэхдээ энэ дунд ерөөхдөө рок техник их оруулахгүй гэж бодоод төлөөллийн болгоод нэг дуу сонгосон байгаа.
Тэгээд энэ болохоор Meshuggah-гийн Bleed гэдэг байгаа. Meshuggah нь болохоор Шведийн альтернатив рок хамтлаг, метал хамтлаг. Тэгээд дуунуудаас нь сонгох айгүй хэцүү байсан л та. Гэтэ Bleed-ийг сонгосон байгаа. За дараагийн дуу маань After Tokyo Hotel-ийн дуу байгаа. Би уг нь Tokyo Hotel-ийг ингээд 6 настай дагас сонсчихсан байхгүй юу? Тэгээд тэр үед яг энэ мөнсүүн гарч исэн. Тэгээд дагас сонсож байхад дууг нь намайг жоохон баха тэд нар хүүхдтэйсэн байхгүй юу? Тэгээ одоо би ингээ яг жоохон бэрээс чи тэд нар ингээ 30 гарцгаацсан. Тэгээд ерөөдөө бол яг миний яг баг насны дурсамжтон Tokyo Hotel аяг тод үлдсэн байдаг. Тэгээд мөнсүүн гэдэг дуугийн сонгосон байгаа. Яг манай их угаасаа барыг бүгдээрээ сонсчихсан байх л та. Тэгж бодоод энэ дуу ерөөхдөө яг сонсох урсгалагч гэх юм уу яг айгүй тодор өөрчилж надад айгүй тусалсан дуу байгаа. Дараагийн дуу бол 1975-ын дуу байгаа. Тэгээд Somebody Else гэдэг дууг нь яг бас 3 жилийн өмнө сонсчихсан баха. Тэгээл яг анх сонсоод түүнээс хойш бүр ингээд сонссоор л байгаа. Ерөөсөө уйдахгүй. Ерөөхдөө яг миний энэ дуунууд яг одоо хүртэл миний ерөөсөө уйдаг байгаа дуунууд. Бусад дууг бол яг ингээд хэсэг хугацаанд сонсож байгаад тэг ингээд хосрогдоод идэг. Тэгээ энэ дуунууд болохоор миний хувьд ерөөсөө тэгдэггүй. Тэгээд энэ дуу бол яг 3 минутаас эхэлж дуу нь явдаг шүү. Хэрвээ үзэж байгаа л та яг 3 минут хүртэл гүйлгэж байгаа. Тэгээд 3 минутаас нь хойш сонсоорой. Гүүрнээс ингээд доошогоо, ихтэйний гүүрнээс доошогоо ингээд алхаж хахад бороо орцсны дараа энийг яг анх сонсчихсан баха. Өвөлчээсээ энэ дууг сонсохоор нэг тийм гоё борооны дараа алхах юм шиг мэдрэмж төрдөг. За тэгэхээр сүүлийн дуу маань ерөнхийдөө энэ дундаа хамгийн ануухан дуу байгаа. Тэгээд Weekend-ийн Blinding Lights-ыг сонгосон байгаа. Энэ дуу яг гарснаас хойш яг хүлээж байгаа сонсоод тэгээд тэрнээс ш өдрөө болгон сонссон. Гэрээ цэвэрлж явахдаа, эсвэл машинд явж явахдаа, эсвэл алхаж явахдаа ер нь л карантиныг хамгийн их одоо юу гэх юм сонирхолтой байлгаж байгаа ганц аварж байгаа дуу ер нь л энэ. Тэгээд яагаад ингэж амар дурлаад байгаагаа би яг ойлгосон. Энэ нь болохоор ерөөхдөө Stranger Things-ийг яг эхний сесээс нь ахуулаад амар дурлж үзсэн. Тэг Stranger Things-ийг үзсэн vibe-тай яг адилхан тийм юм 80-аад оны тэг амар гоё өнгөлөг. Тэгээд одоо хөгжмийн оркестрүүд нь хүртэл айгу гоё. Саундууд нь амар гоё. Айгу тийм энгийн мөртлөө бүр ингэ цаанаасаа дотор ингэ тогшоогоод амар гоё байгаа. Тэгээд та бүхэн яг энийг дайм сонсдог болоорой гэж хэлмээр байна. Яг гэрээ цэвэрлж байхдаа сонсохоор ерөөхдөө бол гэрээ цэвэрлэхгүй бүжиглсээр агаад барыг таардаг. Бүжиглэгч ер нь яг ингээд төстрээд ингэж тэгээд дуусчдаг байгаа. За тэгэхээр энэ бол миний плейлист байлаа. Ерөөхдөө бол өдөртөө энэ дуунуудыг нэг удаа дурыг бараг сонсдог ба. Ер нь намайг энэ дуунуудаар таньж ерөөхдөө болно гэсэн. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Сонсоод үзээрэй.